Энэ мэтээр дотоодод улс төр бужигнаж байхад гадаадад газрын тосны үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр Монголд дизель түвшний үн чимээгүй өсөх сценаар бодтой боллоо. Аж үйлдвэр Эрдэс баялагын яамд шатхуун импортлагч аж ахуйн нэгжүүд дизелийн үнийг огцон бус шат дараатаагаар нэмэх саналыг хүргүүлээд байна. Энэ асуудлыг шатхууны үнийн зөвлөл энэ 5 гарагт буюу 3 сарын 25-нд хэлэлцэж шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Ойрох дорндод гал авалтсан геополитикийн тоглоомын эхний дохион Монголд дизель түвшний үнээр орчуулагдаж байна. Энэ 7 хоногоос эхлэн дизель түвшний үн литр тутамдаа 1000 төгрөгөөр нэмэгдэх магадлал бодит болж шатхуун импортлагч ч гэсэн гинт биш гүлгэр нэмье гэсэн саналаа аж үйлдвэр Эрдэс баялагын яамд хүргүүлжээ. Үнийн өөрчлөлт өсөлт гэдэг юм уу зөрүү маш их байгаа учраас бага хэмжээгээр үнэ бас нэмээд явж ивэл зүгээр юм болов гэдэг талаас нь аж ахуйн нэгжүүд бол тодорхой хэмжээгээр саналаа тавьж байгаа. Гэхдээ бид 4 сарын нийлүүлэгдэх шатхууныхаа үнийг хараахан аваагүй байгаа учраас энэ асуудлыг орчлуулад байна. Гэхдээ нэмэгдэх нь бол гарцаагүй. Шатхууны үнийн гал аль хэдийн асчихсан энэ үед төр гайлын албан татварыг зах зээлийн нөхцөлтэй уялдуулан засгийн газар өөрөө тогтоодог болёо гэж байна. За нэр нь уян хатан бодлогч үнэндээ энэ нь татварын хувь хэмжээг хүссэн үедээ хөдөлгөх эрхийг гүйцэтгэх засаглал руу шилжүүлэх алах юм а. Засгийн газрын тооцсноор А92 бензиний гайлын татварыг тэглэлбэл литр тутамдаа 106 төгрөгөөр хямдарч бүр 57 төгрөгийн ашиг гарна гэж үзжээ. Үүнээс гадна засгийн газар 2026 онд уралдаж шатхуун импортлагч компаниудын шатхуун агуулгах нөөц автай болгоход нь санхүүгийн дэмжлэг болгож 20 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээл олгох тогтоолыг багтаалсан. За энэ хүрээндээ 2026 онд багтааж 150 м3 агуулгах савыг барьж ашиглалтанд оруулахар тооцсон. Гэхдээ энэ шатхууны агуулгах бол үнийг бууруулах хэрэгсэл биш, харин үнийн савлгааг арай удаан, арай зөөлөн мэдрүүлэл зохицуулт юм а. Бензин, дизель түлшин дээр тавигддаг гайлын 5% татварыг тэглэх тухай ийм утгатай тогтоол байдаг. За энэ тогтоол бол үндсэндээ үнийг бас тодорхой хэмжээнд хязгаарлах, гарт иргэдийн нуруунд дээр ирж байгаа ачааллыг бууруулах ийм зорилготой хэрэгждэг ийм тогтоол юм байна. А92 автобензиний хувьд бол бид 60 мянган тонн А92 автобензин сар тутам $705 тогтсон үнээр гэсэн үг. Зах зээлийн үн хамаагүйгээр хямд үнээр Орос улсаас авдаг. Энэ гэрээгээ бол оны өмнө сунгаад бэлтгэсэн байгаа. Тэгэхээр А92 автобензиний хувьд бол үнийн өсөлт Евро 2 стандарт дээр бол гарахгүй. Япон улс шатхуун импортлагчдаа шууд татаасаар дэмжиж үнийн өсөлтийг хэрэглэгчдээр шингээхгүй барихыг оролдож байна. Харин Монголд эсэргээрээ татаас нь дид бүтц рүү өсөлт нь хэрэглэгч рүү чиглэж байна. Монгол улс шатхууны үнийг зохицуулж байна гэж харагдавч үнэндээ зөвхөн үн өсөх хурдыг л тохируулж байна.